Өчигдөр манай ёс зүйн байнгын орооны хурал оролдож хамрах өрөөнийхөө асуудлыг хилцсэн. Энэ дээр Жавсан сайд, сангийн сайд бас байсан. Тэгээд төрийн албаны зөвлөл дээр бас гишүүд нэлээдгүй асуусан юм а. Тэр бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлэгээний төлбөр хурамж гэдэг нэг юм 2.7-ыг тануулаад одоо нэг 7.5-таа үлдсэн. Биш. 2.7-ыг тануулаад одоо нэг 3.3 үлдсэн юм төсөв байгаа да. Энэ дээр нэг төрийн албаны зөвлөлийн дарга тодорхой ойлголт өгөөд бас нэг хариулчих зөв болов гэж бодож байна. Нэг хоёрт ер нь одоо энэ дараагийн төсөв дээр орж ихдээ энэ устдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээ гэдгийг нь задлж оруулж ирсэн дээр хөө. Ард нь асар том тоо тавьчихдаг. Тэгээ сая төсвийн гүйцэтгэлтээр ч гэсэн бас ингээл ажиглал хахад ер нь одоо ингээд төсөв үйлцэх болохоор л удирдлагууд салбарын тэгээд улсын хурлын гишүүд дээр ирээл манай төсөв дээр ийм тавиулаад өгөөч, тэрийг дэмжиж өгөөч, энийг оруулаад өгөөч гэл буугаад явдаг байхгүй юу. Тэгээ нөгөөх нь дэмжиж оруулаад батлаад өгдөг. Дараа жил нь гүйцэтгэх хэлцэх болохоор нөгөө мөнгөө хэрглэж чадаагаа буцаагаад байхын тат болчихж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар одоо цаашдаа бол хандмааргүй байгаа. Яг л одоо тэр гарах ёстой зардал, тэр шаардлагатай урсгал зардал, хөрөнгө оруулалт гэдэг зүйл дээр л төвлөрөхгүй бол одоо манай монголчуудын зан юм уу эсвэл ингээд аль болох ахиухан тавьж ижил одоо сэтгэл санаа намрах гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо ер нь дараагийн төсөв дээр бол анхаармаар энэ тэр бусдаар гүйцэтгэх ажил үйлчлэгээ гэж ер нь тийм томьёол бол ер нь иргэшлийн төсөв дээр бол одоо битээ орж ирээсэй гэж бодож байгаа. Сайхан задлаад орж ирэх хэрэгтэй. Энэ нөөрэ цаанаасаа ингээд одоо улсын хурлын гишүүдийн анхаарлыг татаад бас тодорхой төвчний хардлага төрүүлээд тэгээд тэр нэлээдгүй бас өндөр тоонууд яг тэр дотроо харахаар нэлээдгүй өндөр тоонууд л байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд бусад зардлууд энд аудит баталгааж, даатгал, тээврийн хэрэгслийн татвар, онцлогоо, мэдээлэл технологи, улсын мэдээллийн маяг твлэх гэдэргээд эдгээр нь бол ингээд бас л бусдаар гүйцэтгүүлэх ажил шүү дээ. Ер нь бол эдгээр. Тэгсэн мөртлөө эдгээр нь ингээд тусдаа задарсан байж байгаа. Гэтэл дээр нь ерөнхий байдлаар ингээд бусдаар гүйцэтгүүлсэн ажил гэдэг ингээд ийм байгаад байгаа. Тэгээ энэ дээр нэг хариулт авъя. Тэгээд баярлалаа. За Баярбаатар гишүүний асуултанд ажлын хэсгийн 1 номерын микрофон төрийн албаны зөвлөл эхлээд хариулъя. За Баярбаатар гишүүний асуултанд хариулъя. Төрийн албаны зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төрийн албаны зөвлөл ёс зүйн хороо гэсэн хоёр байгууллагын төсөв нийлбэр дөнгөөр орж ирдэг. 2025 оны төсөв маань 19.4 тэрбумаар батлагдсан. За яг саяны хэлээд байгаа энэ бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээ гэдэг нь дээдлэлт нь төрийн зарим чиг үүргийг хувийн хвшлээр гүйцэтгүүлэх болон нийтлэг үйлчлэгээ гэсэн ийм ангилал байгаа юм. Тэгээ бусдаар гүйцэтгүүлэх гэхээр бүгдээр ингэ хүнээр хийх юм шиг ойлгоод байгаа. Энэ дотор манай үндсэн үйл ажиллагааны одоо зардлууд бас байдаг. Хууль тогтоомжийн төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт, хүний нөөцийн одоо аудит хийх, ялангуяа төрийн албан агчдын сонгон шалгаруулалтын нөгөө тест болон мэдээллийн сангийн баяжилтыг хийх, төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах ажлуудыг 25 онд ер нь хувийн хвшлийнхантай хамтарч хийе гэж нэлээд төсөөлж явж байгаа. За энэ дээр ялангуяа төрийн захиргааны албан агчдын одоо энэ хууль болон албан шалгалтын тохиолдолд заасан мэдлэг ур чадварын үнэлгээг бид нэр одоо энэ оны 9 сараас ер нь тусгай шалгалт зохион байгуулж хийнэ гэж төлөвлөж байсан. За эдгээр маань ер нь энэ бусдаар гүйцэтгүүлэх гэдэг дээр орчод яваад байгаа. За энээсээ бол тодорхой одоо хөрөнгүүдийг асуулж байна. За ёс зүйн хорооны хувьд бусдаар гүйцэтгүүлэх гэж юу ойлгоод байгаа юм бэ гэхээр энэ төрийн албан агчийн ёс зүйн төлөвшөл соёлыг одоо хэвшүүлэх, чиглүүлэх нөгөө улсын хурлаас баталсан сургууль соён гээгээрүүл үндэсний хөтөлбөрийг бид нэр сургагч багш нарыг бэлтгэж хэрэгжүүлэх ажлыг одоо сая өнгөрсөн хугацаанд нэлээд хийж багш нарыг бэлтлээ. За энэ хүмүүсээр хийлгэх ажлууд явж гин. За ёс зүйн зөрчил мэдээллийг ил тод болгох цахим системийн үйл ажиллагааг бас нэвтрүүлээд эхэлж гин. За төрийн албан агчийн ёс зүйн индексийг тооцоолж энийг хэрхэн үйл ажиллагаанд нь одоо үнэлгээнд нь оруулах вэ гэдгийг бас төрийн одоо бус байгууллагаар ялангуяа мэрэгсэн байгууллагуудаар хийлгэхээр ингээд төлөвлөд ажиллаж байсан ийм ажлууд байгаа. Тэгээ энийгээ бол одоо үлдсэн хөрөнгөөрөө тодорхой хэмжээний хэмнэлт гарах юм бол одоо өөр үйл ажиллагааныхаа зардал руу оруулж энийг хийж хэрэгжүүлж дуусгахыг гэсэн юм төлөвлөлтөд явж байгаа. Тэгэхээр нөгөө бусдаар гүйцэтгүүлэх гэдгийг дандаа одоо өөр хүнээр хөндлөнгөө хүнээр
дийлгэнэ гэж бас ойлгож болохгүй. Энэ дотор манай хоёр байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлуудаас ороод явж байгаа гэдгийг хэлье. За Баярбаатар гишүүн 1 минут тодруулах. Одоо ингээд төсөв захиран зарцуулагч ингээд тайлбар хийхээр ингээд яг л үндсэн үйл ажиллагаа байгаа байхгүй юу? Бусдаар гүйцэтгүүлэх биш. Тэгээ нэршлээсээ болоод буруу нэршил томьёолдоор ингэж тавьснаар болоод энэ тодорхой ингээд яг үндсэн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа ингээд тодглоор таниулчихж байгаа байхгүй. Тэрхүүж одоо энэ төрийн захиргааны байгууллагын энэ дарга удирдлагууд чинь ингээд бас нэг хууль эрх зүйн орчноо сайн мэддэг энэ нэр томьёогоо уулна. Ялгадаг, салгадаг, ойлгодог л улсууд баймаар яагаад ингээд ийм үндсэн чиглэлгийн ажил ингээ бусдаар гүйцэтгүүлэх гэж томьёолж орж ирж байгаа. Энийг л би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ удаатаа ч бол өнгөрсөн. Тэгээд дараа жилийнх дээр одоо иймэрхүү зүйл орж ирвэл надаар тогтохгүй нилээдгүй болон гişүүд бол энэ дээр бол эсрэг байр суурьтай санал илэрхийлэх байх шүү гэдгийг санал болгоод хэлчих. За үг хэллээ. За Болормоо гишүүн асуултаа асууя.